Өнөөдрийг хүртэл төр одоо нэг компаниг дийлээгүй. Мэдээлэл технологийн үндэсний паркын гадаа байна. За энэ парк бол төрийн өмчт газар. Паркын хойд жигүүрт өргөө кино театр түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. За түрээсийн гэрээ нь бол 2022 оны 12 сарын 31-нд дууссан ч өнөөдрийг хүртэл гарахгүй шүүхийн маргаантай үйл ажиллагаагаа хэвээр явуулж байгаа юм байна. 1 м квадратыг нь 8,000 төгрөгөөр бодож түрээсүүлдэг юм байна. Гэсэн ч төрийн өмчийг өөр байгууллагуудад дамлан түрээсэлж, зөвшөөрлгүйгээр өргөтгөл хийж, мөн шүүх хурлыг удаадараа хойшлуулж, цаг хожиж буйдна. IT паркын захирал хүндэлтэй байгаагаа илэрхийлж, шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 2011 оноос хойш Сод Монголын охин компани болох Future Safaris одоо өргөө 2 кино театр одоо манай мэдээллийн технологи үндэсний паркын яг энэ хойд хэсэгт 2600 м квадрат талбайг болвол ингээд түрээслээд 22 оны 12 сарын 31-нд түрээсийн гэрээ дууссан боловч өнөөдөр хүртэл гарахгүй хэв үйл ажиллагаагаа явуулаад байгаа. Иргэний иргэн анхан шатны шүүхтэр 24 оны 1 сараас эхлээд явсан боловч жил гарны хугацаанд 9 удаа шүүх хурал хашсан байна. Зарим нэг арга хэмжээнүүдийг аваад тогийн таслах ч юм уу, усын таслах те дөрвөрийнхөө өмчийг одоо хамгаалах албатан гарах хүртэл арга хэмжээ хийжсэн боловч шөнийн цагаар бас те мэдгэдэггүйгээр тогоо залгуулцдаг. Усын таслахаар усын зад тавиулцдаг те. Ил болон даалдаа маш их дарамт ирж байгаа. Гэрээг сунгуулахыг шаардуулах. За тэгээд өөр одоо иргэн тойрны хамтран ажиллагч нартай гэрээгээ цуцлах. Тэ гих мэтлэнгээр ингээд асар олон зүйлс ер нь бол болсон. Тэгээд энийг хэрэг шаардлагатайг бол би цаг нь болохоор ярина. Одоо ингээд залуучуудтай боломж олохгүй бүхэлдээ 14 жил одоо бойжлоо ганцхан компани. Одоо Монгол улсад хаанч авахгүй маш хэмт метр квадрат нь 8,000. 8,000-та түрээслэхдээ одоо 2600 м квадратыг одоо эзэмшиж байгаа мөртлөө 500 м квадрат дээр нөх түрээс төлдөггүй. Буюу 2000 м квадратад одоо ингээд түрээс төлдөг ингээд явж байгаа. Тэр 565 м квадрат талбайг манай одоо өөрийн эзэмшлийн талбай дээр сунгаж зөвшөөрлгүйгээр өргөтгөл хийсэн. Тэр нь болохоор 16 онд төрийн өмчийг дамжуулан түрээслэгийг хориглодог байгаа. Нийтдээ 2011 оноос хойш ойролцоогоор 24 аж ахуйн нэгжид одоо дамжуулан түрээслээд за 1 м квадрат нэг дунджаар 60-аас 120 мянган төгрөгөөр түрээссэн гэсэн тийм одоо амаар те түрээслэгч нар асан сонсон байгаа. Тэр үнгүүцгийн мен дээр ч юм уу түрээслэнгээ шууд л ил тод тавьдаг. Тэгээ өнөөдрийг хүртэл түрээссээр л байгаа. Газар ашигласан төлбөрт нийт 10.7 сая төгрөг. Үл хөдлөх хөрөнгийн татварт нь өмнөөс нь 150 сая төгрөгөөс ингээд IT парк өгчихсэн юм асуудлууд ингээд явж байгаа. Хамгийн гол одоо үндсэл нь одоо бид нэр ингээд шүүхтэр явж байгаа шүү дээ тий. Гарыг гэж байгаа. Тэгтэл гэрээнд байхгүй, хуульд байхгүй шаардлага тавьж байгаа. Одоо өргөө кино театр гарах ч учраас ажилчдын цалин, нүүлгэлтийн зардал, ажилгүйдлийн бараг одоо тий юу тэгээд энэ засвар хийсэн өөрсдийн хөрөнгө оруулалт гэж яриад засан сайжруулалт хийсэн энэ мөнгөө төрөөс нь хэмжилж байгаа байхгүй юу. Техник хэмжилсэн мөнгө нь бол шүүхтэр яг 5.1-ээр явж байгаа. Тэгэхээр бид нар ч одоо өөрсдөө алдагдсан боломжийг үнэлээд бас 8.1 тэрбум төгрөгөөр сөрөг одоо ингээд нэмжлэл гаргаж байгаа. Шүүх хурал одоо энэ 3 сарын 31-нд зарлагдсан байгаа товлогдоод. Тэгэхээр энэ шүүх хурлаар бол бас асуудлыг авч хэлцэж асуудал нэг талдаа шийдэгдээсэй гэж нэрийг чин сэтгэлээс хүсэж байна. Тэгэхээр ер нь одоо энэ маш удаан яваад байгаа учраас үнэхээр төвчээрийн хязгаар гэж байна те. Ийм хууль бус зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас их хурлын инновац зохион бодлогын байнгын хороонд одоо энэ асуудлыг нээлттэй хэлцэж өгөөч. Шүүх хурлыг нээлттэй явуулъя гэдэг ийм хүсэлтэд өгчихсэн байгаа. Хууль зүйн байнгын хороонд өгчихсэн байгаа. Одоо манай яам бол бас маш сайн дэмжиж байгаа. Төрийн өмч бас дэмжиж байгаа. Дээд гол нь одоо энэ шүүх хурлыг хурдлуулж одоо яг бодиттой шийдвэрийг гаргуулах нь одоо маш чухал байгаа. Тэгвэл одоо анхан шатны шүүх хурал яваад за нэг шийдвэр гарлаа гэж бодоод дахиад одоо хин нэгэн дав заалтах асуудал гарна. Ингээд сунжраад байвал дахиад нөгөө энэ салбарын асуудал
хойшин татагдаад байна л гэсэн үг байна. Мэдээллийн технологи үндэсний парк гэдэг бол Монгол улсын мэдээллийн технологийн бизнесийг дэмжих, олон улсын зах зээл дээр гаргах ийм чиг үүргийн байгууллага өөртөөхөө хойд жигүүрийн одоо энэ 2000 м квадратад одоо судалгаа хөгжүүлэлтийн төв байгуулах, одоо энэ хиймэл оюун ухааны лаборатори байгуулах, ивент одоо энэ экспо заалаар нь ашиглах гэд ингээд бараг тэдний сарын өгдөг мөнгийг бид нэр одоо нэг өдрийн дотор олох ийм одоо эдийн засгийн үндслэл тооцоол гараад одоо өргөө гарсны дараа энэ салбарын хөгжлийн төлөө юу хийх вэ гэдгээ хүртэл бид бүхэн ингээд гаргачихсан гэд явж байгаамаа. Тэгээд энэ бол одоо манай энэ салбарын хөгжлийг энэ 12 жилийн хугацаанд бол 2.8 дахин одоо хөгжлөөс хойш татсан байна гэдэг энэ тоон бас судалгаа үзүүлэлт гарснаас гадна мөнгөн дүнгээрээ бол 11.4 тэрбум төгрөгийн одоо алдагдсан боломж хохирол үзүүлсэн. Одоо ингээд бид нар 11 оноос хойш хэрвээ өөрсдийнхөө үндсэн үнээрээ түрээссэн бол 5.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах байсан бас энэ алдагдсан боломж ингээд байж байгаа. Бид Өргөө кино театрын захирлаас төрийн өмчийг дамлаж түрээсэлж байгаа асуудал дээр нь тодруулга авах гэсэн боловч би хэдхэн он чинь хэдэн хэмжээний хэд онж байгаа 7 он чинь таны өмнө хэн ажиллаж байсан юм бэ? Ямар хүн яг энэ албанд жишээлбэл? Хүрээ элчин захирал. Чи та 7 хоног мэдэхгүй гэдэг тайлбарыг өгсөн юм.